Hi everyone, my name is Mr. Bono, CIJ Academy in Cebu, Philippines. I'm one who director of here in CIJ. We are always welcoming Mongolian students. We providing students about good facilities. So our facilities, one of best here in the Philippines. So you can stay here and then also study here with good facilities. Also, we offer some good environment for kind of other facilities like a swimming pool and gym, and also ping pong tennis room. Also, this time we have a good cooperation with Mas Academy in Mongol. So we already have a Mongolian staff, so that is why we already prepared for Mongolian students. We wanted to have more Mongolian students soon. So see you soon. Thank you very much. Сайн байцгаана уу, Буцангийн мөнгөн билэг байна. Филиппин улсын Монгол дахь төлөөлөгч буюу CIJ Academy дээр одоогоор би ажиллаж байгаа. Филиппин улсад Монгол төлөөлөгч сургууль дээр байгаагийн давуу тал нь гэвэл таныг бид онгоцны буудал дээрээс тусаж аваад танд анхан шатны бүх үйлчилгээ, заавар зөвлөгөө өгөх болно. За сургууль дээр ирсний дараа бид танд хэлний төвшингийн шалгалт өгсөний дараа хэлний төвшөндөө тохируулан анги хуваарлалт болон танд тулгарч буй бүх асуудлыг бид шийдэж өгдөг ороод Монгол төлөөлөгчийн давуу тал. Манай сургуулийн онцлог нь гэвэл Спарта кампус буюу Далайн эргийн кампус дээр байрладаг. Сүүлийн үеийн resort маягийн орчинд тохируулан та суралцах боломжтой байгаа. За Спарта кампусын хөтөлбөр нь Power Sparta курс 3, 4, 5, 6 гэсэн курстэй бөгөөд өдөрт та 11-ээс 13 цагийн ганцаар цэцлэн хичээл авах нь давуу тал болж байгаамаа. За миний хувьд CIJ сургууль дээр ирээд ESL хөтөлбөр буюу ганцаарчлалын ангийг ер нь бол төлхөө авч байгаа. За өдөрт 4-5 цагийн ганцаарчлалын анги авч байгаа надад бол маш их үр дүнтэй байгаа. Филиппин багш нар яг анх ирэхэд намайг сайн ойлгохгүй. За тэд нар хэдий бид нар ойлгохгүй байсан ч гэсэн маш ойлгомжтойгоор жишээ аван тайлбарлаж өгдөг. Одоо би ер нь бол 3 сарын хугацаатай CIJ сургууль дээр суралцж байгаа бөгөөд за цаашид ESL хөтөлбөрөө дуусаад TOEFL-д сурах төлөвлөгөөтэй байгаа.